Дэлхийн түүхэнд хамгийн аимшигт хорин эрдэмтэн. Түүхийн хуудаснаа нэрээ алтан үсгээр биш, цусаар сэлжүүлдээсэн хүмүүс бол цувар лалуурчид эсвэл дандаа дарангуйлагчид байдаггүй. Заримдаа тэд цагаан халаад өмсөж, микроскоп руу ширтэж хүн төрлөختний сайн сайхны төлөө хэмээн өөрсдөө зөвтгсөн эрдэмтэд байх нь бий. Шинжлэх ухаан бол хүн төрлөختнийг харанхуйгаас гэрэлт хөтлсөн агуу хүч гэдэгт бид итгэдэг. Гэвч сууд ухаан өндөр мэдлэг нь ямар ч өршөөлгүй хэрэгсгийлэлтэд нэгдэх үед энэ дэлхий дээр амьд там боддоор бий болдог юм. Энэ удаа бид хамгийн аимшигт түүхийн эзэн болсон 20 эрдэмтэнтэй танилцах болно. 20. Стаббинс Фирст. Шар чичрэг өвчин 1800-аад оны ихээр Америкийг айдас давтуулж хүмүүс цусаар бүлжин үхэж байлаа. Эмчнэр үүнийг халдвартай гэж үзэн зүгтэж байхад ангахын оюутан Стаббинс Фирст энэ өвчин халдваргүй зүгээр л цаг агаараас болдог гэх онолтоо сохорч үүнийг батлахын тулд өөрийн биеэр дэлхийн хамгийн жигшүүртэй туршилтыг хийсэн юм. Фирст өвчтнүүдийн бөөлсөн хар өнгөтэй цусархах шингэнийг цуглуулж аваад гар дээр гүн цэцэлтгийн шархан дээрээ шууд асгав. Үүгээр зогсохгүй бөөлсөг нүд рүүгээ тусааж тусгай савнд халаан уураар нь амьсгалж сүүлдээ бүр ямар ч холцгүйгээр шууд уудаг болжээ. Мөн өвчтнүүдийн цус шээ сүлсийг арьсандаа үрж өөрийгөө халдварлуулах гэж бүх аргаар оролцсон байна. Хачирхалтай энэ бүх газуурлын дараа Фирст огт өвдөлгүй цоо эрүүл үлдсэн юм. Тэрээр 1804 онд үүнийг диссертац болгон хамгаалж онлоо баталлаа хэмээн дэлхийд даяар бахархалтайгаар зарлав. Гэвч хожим нь шар чичрэг өвчнийг зөвхөн шумуул цусаар дамжуулж халдварлуулдгийг шинжлэх ухаан нээсэн юм. Фирстийн биедээ авсан шингэнүүд дэх вирус нь хэдийн үхэж идэвхгүй болсон байсан тул тэр амьд үлджээ. Бусдыг тамлаагүй ч үхэл болон хүний жигшмэр шингэнтэй тоглосон түүний үйлдэл нь ангаах ухааны түүхэнд хамгийн галзуу түүх болон үлдсэн байдаг. 19. Херман Мюллер. Эрдэмтгийн туяа амьд организмын генетикийг өөрчилж мутацид оруулдгийг 1920-ад оны сүүлээр нээсэн Америкийн генетикч Херман Мюллер нь шинжлэх ухаанд асар том эргэлт хийж Нобелийн шагналд хүртсэн юм. Гэвч түүний энэхүү суут нээлт нь хүн төрлөختнийг генетикийн хувьд сайжруулж төгс хүн бүтээх гэсэн евгеникийн туйлширсан аюултай үзэгдэлтэй холбогдсоноор түүнийг аимшигт зам руу хөтлөжээ. Мюллер эрдэмтгийн туяагаар жимсний ялааны генийг өөрчилж чадсандаа урамшиж үүнийгээ хүмүүстээр хэрэгжүүлж болно гэж итгэсэн байдаг. Тэрээр хүний хувьслыг хүчээр удирдахын тулд цацраг туяаг ашиглан хэрэгцээгүй генүүдийг устгах эсвэл зохиомлоор мутац үүсгэж шин чадвар бий болгох галзуу санаачлалуудыг гаргаж байв. Түүний энэ үзэл дайны үеийн нацистуудын цус сэвэршүүлэх харгас бодлоготой онолын хувьд маш аюултайгаар огтлолцож байлаа. Тэрээр цацраг туяаны урт хугацааны хор уршиг, хорт хавдар үүсгэх аюулыг дутуу үнэлж хүн төрлөختний генийн санг өөрийнхөө засахыг оролдсон юм. Хэдийгээр тэр бусдыг шууд тарчлан алаагүй ч өөрийн нээсэн аюулт цацрагийг хүмүүсийн хувь заяагаар тоглоход ашиглахыг уриалж байсан тул түүний сууд ухаан түүхэнд аюултай дохио болон үлдсэн байна. 18. Хуан Шанфэн. Эртний хятадын алхимчид мөнхийн худаг болох үхшгүй мөнхийн аршаан буюу эликсир гаргаж авахын тулд төрөл бүрийн бодисыг хольж туршдаг байв. Тэдгээрийн дотроос хамгийн цус жихүүдэс төрөм зүйлсийг хийсэн хүн бол алхимч Хуан Шанфэн юм. Тэрээр байгалийн эрдэс бодисоос гадна амьд организмын амин чанарыг ашиглаж байж л үхлийг ялах нууцыг нээнэ гэж сохоруулаарсан нэгэн байлаа. Хуан Шанфэн өөрийн галзуу онолыг батлахын тулд хэдэн зуун боолуудыг амьд лаборатори болгон ашиглажээ. Тэрээр амьд хүмүүсийн цөс дотор эрхтнүүдийг ухаан авч түүнийгээ хорт могоон хор, мөнгөн ус зэрэг аюултай бодисуудтай холин үхлийн ар шам бэлддэг байв. Энэхүү жигшүүр толимгоо боолчууд дээр хүчээр уулгаж тэдний биед хэрхэн нөлөөлж тарчлан үхэж байгааг нэг бүрчлэн ажиглан тэмдэглэдэг байсан гэлцдэг. Мөнхийн амьдралыг хайсан түүний энэ цуст галзуурал нь хиндэж мөнх насыг өгөөгүй бөгөөд харин ч хэдэн зуун гимгүү боолуудын амь насыг аимшигтайгаар авсан юм. 17. Альберт Клигман. Америкийн алдартай арьсны эмч, батганы эсрэг Reading A тосыг зохион бүтээгч Альберт Клигман шинжлэх ухаанд том нээлт хийсэн ч түүний амжилт нь шоронгийн хоригдлуудыг тарчлахсан цус түүхтэр тогтдог. Тэрээр 1950-аас 1970-аад оны хооронд Филадельфийн Холмсбург шоронг өөрийн хувийн амьд лаборатори болгон хувиргаж хоригдлууд дээр ёс зүйн хэрэгцээ туршилтуудыг тасралтгүй хийсэн юм. Клигман томоохон компаниуд болон армийн захиалгаар гоо сайхны бүтээгдэхүүн, дезодорант, тэр байтугай Вьетнамын дайнд ашиглагдж байсан агент оранжийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох аюулт диоксин хэмээх химийн хорыг хоригдлуудын арьсан дээр шууд түрхэж туршдаг байв. Тэрээр хоригдлуудын арьсыг насан туршид нь арилшгүй шарх сорив, аимшигт түлэгдэлт яр шархаар дүүргэсэн бөгөөд олон хүн урт хугацааны хорт хавдар сэтгцэн өөрчлөлтөөр хохирч үлдсэн байна. Тэрээр шоронд анх хөл тавихтаа миний өмнө асар том талбай тэр чигтээ туршилтын цагаан хулган шиг хоригдлууд байлаа гэж хэлж байсан нь түүний хүйтэн цэвдэг сэтгэлийг илтгэдэг.
Клигман хэдийгээр ангаах ухааны тэр бомтон болж нэр хүндтэй амьдрсаар үхсэн ч түүний Холмсбург шоронд үйлдсэн хэрцгийлэл нь хүний эрхийг уландаа гიშгсэн Америкийн ангаах ухааны түүхэнд их хамгийн том хар тол болон үлдсэн юм. 16. Wendell Johnson. Америкийн хэл ярианы эмгэг судлаач Wendell Johnson бол хүүхдийн сэтгэл зүйгээр тоглосон жихүүдэс төрөм судалгаагаараа түүхэнд харагдсан хүн юм. Баг байхдаа өөрөө eerүү байсан ба хэл ярианы гажиг бол төрөлхийнх биш харин эргэн тойрны хүмүүсийн шүүмжлэл дарамтнаас үүсдэг гэсэн онлоо батлахын тулд 1939 онд асрамжийн газрын 22 өнчин хүүхдийг сонгон авч аимшигт сэтгэл зүйн туршилт хийжээ. Джонсон хүүхдүүдийг хоёр бүлэгт хувааж нэг хэсгийг нь урамшуулан дэмжиж байсан бол нөгөө хэсгийг нь чи бол eerүү, чи зөв ярьж чадахгүй байна, ам нээх бүртээ алдаж байна гэж байнга буруутган сэтгэл зүйн асар их дарамтанд оруулсан байна. Түүний болон туслахуудынх нь энэхүү тасралтгүй занал хийлэл доромжлолын улмаас хүүхдүүд өөртөө итгэлгүй болж ярихаас айж улмаар насан туршид нь засагдашгүй хэл ярианы гажигтай eerүү болж хувирчээ. Энэхүү судалгаа нь хэтэрхий харгас ёс зүйгүй байсан тул Джонсон өөрийн нэр хүндээс айж үр дүнг нь насан туршдаа нууцлсан бөгөөд уг түүх 2001 онд л олон нийтэд ил болсон юм. 15. Loretta Bender. Америкийн хүүхдийн сэтгцийн нэртэй эмч хүний харааны болон хөдөлгөөний чадварыг шалгадаг Бендерийн тестийг зохиосон Loretta Bender нь ангаах ухаанд том хувь нэмрээ оруулсан ч хүүхдүүдийг тарчлагсан аимшигт түүхээрээ энэ жагсаалтанд багтдаг. Тэрээр 1940-с 1950-ад оны хооронд Нью-Йоркийн Bellevue эмнэлэгт ажиллаж байхдаа асрамжийн газрын өнчин болон сэтгцийн өөрчлөлттэй, аутизмтай эсвэл зүгээр л үгэнд ордоггүй 100 орчим хүүхдийг өөрийн амьд лаборатори болгон ашиглажээ. Бендер хүүхдийн сэтгцийн өвчний тархины бүтцийг хүчээр өөрчлөх замаар эмчилж болно гэж сохор улаарсан бөгөөд үүний тулд тэр үед дөнгөж үүсэж байсан цахилгаан шок эмчилгээг хүүхдүүд дээр маш хэрцгийгээр туршиж эхэлсэн байна. Тэрээр хүүхдүүдийн насыг үл харгалзсан хамгийн бага дөнгөж 3 настай хүүхдийн тархиар нь өндөр хүчлийн цахилгаан гүйдэг байсан бөгөөд үүнийг өдөрт маш олон удаа хэдэн 7 хоногийн турш тасралтгүй давтан тамалдаг байжээ. Энэхүү аимшигт туршилтын улмаас хүүхдүүд эмчилгээний үеэр айсандаа уйлж, ухаан алдаж, татаж ундаг байсан бөгөөд урт хугацаанд тэд насан туршдаа ой санамжаа алдаж, бүрэн солиоролд орж, зарим нь хүүхэлд дэшгэл болж хувирсан байдаг. Loretta Bender өөрийн хийсэн үйлдэлийг хүүхдүүдийг аварч байна гэж үхэн хатан зөвтгөж байсан ч хамгаалалтгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй бяцхан хүүхдүүдийг цахилгаанаар тарчлагсан түүний энэхүү хүйтэн цэвдэг үйлдэл хүүхдийн ангаах ухааны түүхэнд хамгийн жигшүүртэй харгас түүх болон үлдсэн юм. 14. Владимир Демихов. Зөвлөлтийн нэрт мэс засалч, эрэгтэн шилжүүлэн суулгах салбарын анхдагчдын нэг Владимир Демихов бол ангаах ухаанд агуу нээлт хийсэн ч амьтдад туйлын хэрцгий ханцан хачирхалтай түүхий эзэн юм. Тэрээр зүрх уушиг шилжүүлэн суулгах хагалгааг дэлхийд анх удаа амжилттай гүйцэтгэж өнөөгийн зүрхний мэс заслын суурийг тавьсан сууд ухаантан байсан ч 1950-ад оноос эхлэн түүний туршилтууд хэтэрхий харанхуй аимшигтай хэлбэрлүү шилжсэн байдаг. Демихов хүний биеийн дээд хэсэг тэр дундаа тархийг өөр биед шилжүүлэн суулгаж амьдруулах боломжтой гэдгийг батлахыг хүсжээ. Үүний тулд тэрээр нэг нохон толгойг урд хөлнийх нь хамт тайрч аваад нөгөө том нохон хүзүүн дээр залган суулгах замаар хоёр толгойтой нохой бүтээх галзуу туршилтыг 20 гаруй удаа давтан хийсэн юм. Хамгийн жихүүдэс төрөм зүйл нь хагалгааны дараа хоёр толгой хоёулаа амьд ухамсартай байсан бөгөөд нэг нь нэгнээ хазах гэж оролдож хоёулаа зэрэг усууж байсан гэлцдэг. Эдгээр бүтээгдсэн мангасууд нь дархлааны эсэргүүцлээс болж ихэвчлэн хэдхэн хоног хамгийн удаандаа 29 хоног тарчилж байгаад үхсэн байдаг. Хэдийгээр түүний энэ судалгаа хожим хүний эргэтэн шилжүүлэлтийн амжилттай болох гээд үнэл баршгүй хувь нэмрээ оруулсан ч амьд амьтныг зүсэж хоёр толгойтой болгонд хамаалсан түүний хүйтэн цэвдэг үйлдэлүүд шинжлэх ухааны түүхэнд сууд ухаан хэрцгийлэл хоёрын заагийг ойртуулсан түүх болон үлдсэн билээ. 13. Илья Иванов. Зөвлөлтийн нэрт биологч, хиймэл хэлтүүлгийн салбарыг үндэслэгч Илья Иванов нь малын үйлдвэрийг сайжруулах чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн байв. Гэвч түүний сууд ухаан 1920-ад оны үеэс зөвлөлтийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр хүн төрөлхтний түүхэнд хамгийн ёс зүйг хачирхалтай төсөл рүү шилжсэн юм. Тэрээр хүн болон сарамгчдын эрлийз амьд организмыг гаргаж авах галзуу санааг бодож олжээ. Иванов энэхүү эрлийз амьтныг гаргаж авснаар хүний хувьслыг баталж, шашны номлолыг няцаахаас гадна зөвлөлтийн айрамд зориулсан ядардаггүй өвдөлтийг тэсвэрлэдэг супер зэрэг бүтээх далд зорилготой байсан гэдэг. Тэрээр төрийн санхүүжилтээр Францын Гивнэг зорж, тентхийн шимпанзе сарамгчны эмэгчингүүдийг хүний өр хөврөлөөр хиймлэр хэлтүүлэх аимшиг туршилтуудыг хэд хэдэн удаа хийсэн боловч амжилтгүй болжээ.
Үүндээ сэтгэл нь ханаагүй тэрээр сухам мэдэгт лабораторид эсэргээр нь буюу ер бусын туршилтанд сайн дураар оролцох 5 зөвлөлт эмэгтэйг олж тэднийг эрэгчин шимпанзегийн үрээр хэлтүүлэхээр бэлдэж байв. Гэвч аз болоход туршилтад ашиглахаар төлөвлөж ийсэн сүүлчийн оронготой сармагчны нүхэж удалгүй Ивана өөр Сталины цэвэрлэгээнд өртөн цөллөгдснөөр энэхүү цуутай гал зурал зогссон юм. Хүн амьтны байгалийн хил хязгаарыг бүдэгжүүлж, ёс зүйг уландаа гишгсэн түүний энэ үйлдэл шинжлэх ухааны түүхэнд хамгийн жигшүүртэй туршилтуудын нэг болон үлджээ. 12. Томас Мид Глей. Америкийн механик инженер, хиймч Томас Мид Глей нь шинжлэх ухааны түүхэнд хамгийн олон патент эзэмшигч, тухайн үедээ суутнаар өргөмжлөгдөж байсан ч хожим нь дэлхийн агаар мандалд хамгийн их хохирол учруулсан түүхэндх хамгийн аюултай хүн хэмээн харагдсан юм. Түүний гаргасан 2 нээлт хүн төрөлхтний эрүүл мэнд, байгаль орчныг сүрлийн ирмэгт аваачсан байдаг. 1920-ад оны ихэр Мид Глей автомашины хөдөлгүүрийн дууг намсгахын тулд бензинд хар тугалга нэмэх аргыг олжээ. Хар тугалга нь хүний тарих мэдрэлийн системийг маш хүчтэй хордуулдаг аюултай бодис гэдгийг мэдсээр биш тэрээр ас ирэх ашиг олохын тулд үүнийг нууцлж аюулгүй хэмээн сурталчилж байв. Үүний улмаас дэлхийд даяар хэдэн үеийн турш сая хүүхдийн оюун ухааны хөгжил хохирч насан туршдаа хордсон байдаг. Үүгээр зогсохгүй тэрээр хөргөгчний хортой хийг орлуулах Пронхийг зохион бүтээсэн нь дэлхийг нарны хорт цацаргаас хамгаалдаг озоны давхаргыг асар том хэмжээгээр цоолох эхлэлийг тавьсан билээ. Хачирхалтай нь түүний үхэл хүртэл өөрийнх нь галзуу ухаантай холбогддог. 51 настай байхдаа хүүхдийн саа өвчнөө улмаас хэвтэрт орсон Мид Глей өөрийгөө орноос босоход туслах олз дамраар хийсэн нарийн төвөгтэй систем зохион бүтээжээ. Гэвч 1944 онд тэрээр өөрийн бүтээсэн тэрхүү олсондоо ороогдож богдон үхсэн юм. Бусдыг шууд таслаагаагүй ч шунал, сохор ухаарнаараа бүхэл бүтэн гаригийг хордуулсан түүний түүх шинжлэх ухааны түүхэнд хамгийн аимшигт эрдэмтний тоонд оруулжээ. 11. Уолтер Фриман. Америкийн мэдрэлийн эмч Уолтер Фриман бол ангаах ухааны түүхэндх хамгийн аимшигтай зэрлэг мэс заслын аргыг маасад түгээж мянган хүний амьдралыг сүрэлсэн хүн юм. Тэрээр сэтгцэн хүнд өвчтөй хүмүүсийг эмчлэх нэрээр тархины урд хэсгийн холбоосыг тасдах лоботоми хагалгааг дулаар нь сурталчилж өөрийн гараар 3500 гаруй хүнд хийжээ. Фриман энэ хагалгааг аимшигтай хялбарчилж эмнэлгийн бус орчинд ч хийж болохоор мэс зүсэгчийн лоботоми хэмээх аргыг сэдсэн байдаг. Тэрээр өвчтнийг цахилгаан шокоор ухаан алдуулж байгаад мэс зүсэгчийг хурц урт нарийн төмөр багжийг нүднийх нь ухархаагаар дагуулan тархи руу нь алхаар цохиж оруулдаг байв. Тэгээд багжаа наас цааш хөдөлгөн тархины эдийг нь зүсэж сүтгдэг байлаа. Хамгийн гол нь тэрээр үүнийг ямар ч мэс заслын бэлий ариутгалгүйгээр хэдхэн минутын дотор маш хурдан гүйцэтгэдэг байсан гэдэг. Энэхүү жигшүүр тагалгааны дараа өвчтнүүд уур хилэн айдасгүй болдог байсан ч тэдний ухамсаар сэтгэхгүй хүн чанар нь тэржигтэй устдаж ямар ч баяр баясгалангүй нэг мэдрэхгүй амьд үхтэл эсвэл хүн төрхтөөр робот болон хувирдаг байв. Олон хүн хагалгааны ширээн дээр цус алдаж үхсэн бөгөөд амьд үлдсэн нь насан туршдаа бусдын асаргаанд оржээ. Фриман өөрийгөө сэтгцэн өвчтнүүдийг номхотгож нийгэмд тус болж гэнэ гэж итгэж байсан ч түүний энэ харгислал ангаах ухааны түүхэнд хамгийн аимшигт гэмт хэрэг болон үлдсэн юм. 10. Юэн Камерон. Канадын сэтгцэн эмч, дэлхийн сэтгцэн эмч нарын холбооны ерөнхийлөгч байсан Юэн Камерон бол хүний ухамсаар сэтгцээр дайжгалсан хамгийн жигшүүртэй туршуултуудын нэгийг удирдсан хүн юм. Тэрээр 1950-аас 1960-ад оны хооронд Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын хүний тархийг угаах байцаах нууц төсөл болох MK Ultra-гийн санхүүжилтээр аимшигт хагалгаа туршилтуудыг хийж байжээ. Камерон нь хүний сэтгцэн өвчнийг эмчлэхийн тулд эхлээд хүний ойл санамж, хувь хүнийг тэр чигт нь арчиж дараа нь шинээр сэтгц бүтээх ёстой гэж үзсэн байна. Үүний тулд тэрээр зүгээр л сэтгэл готрол төгшүүртэй байдлаар ирсэн өвчтнүүдийг хүчтэй эм тариагаар сар гаруйн хугацаанд зохиомол команд оруулж унтуулдаг байв. Энэ хугацаанд тэдний тархийг бүрэн арчихын тулд ердийн тунгаас 30-аас 40 дахин их цахилгаан шокоор өдөр бүр цохиулдаг байжээ. Хамгийн аимшигт нь Камерон өвчтнүүдийг комоос гарч ирмэгцэн чихэнд нь тусгаж хэвж зүйлгэж би сайн хүн эсвэл би ээжигээ үзэн яддаг гэх мэт ганцхан өгүүлбэр эсвэл нэг дуу бичлэгийг өдөрт хэдэн зуун удаа 16-аас 20 цагийн турш тасралтгүй сонсгон тархийг нь угаадаг байв. Үүний улмаас өвчтнүүд өөрийнхөө нэрийг санахгүй болж бие засаж хооллохооч мартаж насан туршдаа ямар ч ойл санамжгүй амьд үхтэл болон хувирч байлаа. Хүний уурга тархийг зэвсэг болгон ашиглах гэсэн түүний энэ харгас үйлдэл ангаах ухааны түүхэнд хамгийн том сэтгцийн тамлал болон үлдсэн юм. 9. Артур Галстон. Америкийн ургамал судлаач, биохимч Артур Галстон бол өөрийнх нь хүн төрөлхтөнд туслах гэсэн шинжлэх ухааны нээлтэнд түүхэнд хамгийн аимшигтай химийн зэвсэг болон хувирсан эмгэнэлт хувь тавилантай эрдэмтэн юм.
Тэрээр 1943 онд Иллинойсын их сургуульд докторийн ажил хамгаалж байхдаа шар буурцгийн ургалтыг хурдасгах ургамлын дааврыг судалж байгаад нэгэн нээлт хийжээ. Галстон ургамлын өсөлтийг дэмжих зорилгоор гаргаж авсан химийн нэгдлийг хэтэрхий өндөр тунгаар хэрэглэхэд ургамлын навчин тэр чигтээ хагдран унаж үхэж байгааг анзаарсан байна. Тэрээр үүнийг хөдөө аж ахуйд ургац сургаалтыг хөнгөвчлээд ашиглаж болно гэж найдаж байв. Гэвч Америк нэгдсэн улсын арим түүний энэ нээлтийг шүүрэн авч хожим нь Вьетнамын дайнд ургамал оймуудыг устгах зорилттой агент Орн чимээх аимшигт химийн зэвсгийг бүтээх үндсэн суурь болгон ашигласан юм. Вьетнамын дайны үеэр Америк нэгдсэн улсын арим дайсны нуугдах оймуудыг халцлахын тулд энэхүү бодисыг сая литрээр нь цацсан бөгөөд уг бодист агуулгадах аюулт диоксин хэмээх хорнд байгаль орчныг сүрүүлээ зогсоогүй. Олон сая хүнийг хорт тавдартай болгож хэдэн үеийн туршид хүүхдүүдийг аимшигт төрлийн гажиг согогтой түрхэд хүргэж тамалсан билээ. Галстон өөрийнх нь нээлтэн дайны зэвсэг болсныг мэдээд асар ихээр чаналж амьдралынхаа үлдсэн хугацааг энэхүү химийн бодисын хэрэглээг хориглох, түүний хор уршгийг дэлхийн нийтэд таниулах био ёс зүйн тэмцэлд зориулсан. Хэдийгээр тэрээр бусад галзуу эрдэмтэд чиг санаатаагаар хүмүүсийг хорлохыг хүсээгүйч түүний суу тухаанаас төрсөн нээлт нь хүндрэлтийн түүхэнд хамгийн том хүнөөлийг дагуулсан химийн хар тол болон үлдсэн билээ. 8. Валтер Раф. Нацист Германы СС-ийн өндөр албан тушаалтын инженер Валтер Раф бол дэлхийн 2 дугаар дайны үеийн хамгийн хүйтэн цэвдэг аимшигт үхлийн машиныг зохион бүтээсэн хүн юм. Нацистууд үе олноороо устгах ажиллагаагаа илүү хурдан бөгөөд хэмнэлттэй болгох арга хайж байх үед Раф хүмүүсийг тээвэрлэнгээ нэг мөсөн устгадаг хөдөлгөөнд хийн камер буюу үхлийн дугуйллыг сэджээ. Раф жирийн ачааны машиныг дотор талаас нь бүтэн бүтүүлжилж ямдангийнх нь хорт утааг шууд ачааны бүхээг рүү нэргэж орохоор инженерийн шийдлийг хийсэн байдаг. Нацистууд уг машинд хүүхэд эмэгтэйчүүд голдуу гэмгүй хүмүүсийг байршуулан суулгаж хаалгыг нь гаднаас нь цоожлоод дараагийн лагер руу хөдөлдөг байв. Машин очих газраа хүрэх замд буюу ердөө 15-20 минутын дотор нь байсан бүхэн угаартаж аимшигтайгаар тарччлан амьсгал хураадаг байлаа. Энэхүү цусд бүтээлийн улмаас дайны жидүүдэд хамгийн багадаа 100 орчим мянган гэмгүй хүн ачааны машин дотор амьдараа угаартаж үхсэн юм. Хамгийн жигшүүртэй нь Раф дайны дараа ял шийтгэлээс зугтаж Өмнөд Америк руу дөрвөн Чили улсад амьдарсаар 1984 онд зүрхний шиг дээсээр үхсэн байдаг. Инженерийн суу тухайн хүн устгах үхлийн зэвсэг болгон ашигласан түүний энэ үйлдэл хүндрэлттэй түүхэнд хамгийн хүйтэн цэвдэг түүх болон үлдсэн байдаг. 7. Эрнст Рудин. Германы сэтгцэн эмч генетикч Эрнст Рудин бол нацист Германы хүндрэлтний эсрэг үйлдсэн хамгийн аимшигт гэмтрүүдийн онолын суурийг тавьж түүнийг хууль ёсны болгосон цус цэвэршүүлэх бодлогын гол санаачлагч юм. Тэрээр хүн амын дундах чанаргүй генүүдийг устгах замаар үндэстнээ цэвэршүүлэх ёстой гэх Евгеникийн туйлширсан үзлийг ангаах ухааны халхавч дор улаарын сурталчилж байв. Гитлер засгийн эрхэнд гармагц Рудин өөрийн галзуу онолыг амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг олжээ. Тэрээр 1933 оны удамшлын өвчтөд үр удмаас сэргийлэх хуулийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүний улмаас нацист Германд сэтгцэн өвчтөд хөгжлийн бэрхшээлтэй дүлий сохор тэр байтугай архинд донцсон 400 гаруй мянган гэмгүй хүнийг хүчээр үргээ болгох цус ажиллагаа хууль ёсны дагуу өрнөсөн юм. Үүгээр зогсохгүй түүний энэ онол нь хожим нь 300 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг системтэйгээр устгасан Т4 хөтөлбөрийн шууд эхлэл болсон байдаг. Рудин өөрийнхөө хийсэн үйлдэлийг хүн төрөлхтний генийн сан хамгаалж буй шинжлэх ухааны агуй үйлс гэж үзэж байв. Хамгийн харамсалтай нь дайны дараа тэрээр бусад нацист эмччнэр шиг цаазлагдаж эсвэл шоронд оролгүй өөрийгөө зөвхөн цэвэр эрдэм шинжилгээний ажил хийсэн хэмээн зөвтгсөөр 1952 онд хуулийн ял шийтгэл хүлээлгүй амраамгалан үхсэн байдаг. 6. Сидней Готлиб. Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын ахлах хэмж хүйтэн дайны үеийн хамгийн аимшигт нууц хөтөлбөр болох МК ультра төслийг гардуу удирдсан Сидней Готлиб бол хүний уураг тарих ухамсарыг зэвсэг болгон хувиргахаар улайрсан эрдэмтэн байв. Тэрээр дайсны тагнуулуудыг байцаах, хүний тархийг угааж өөрийн удирдлагад бүрэн оруулах туйлын зорилготой байсан бөгөөд үүний тулд олон зуун хүмүүсийг тэдний зөвшөөрлгүйгээр амьд лаборатори болгон ашиглажээ. Готлиб хүний сэтгцийг эвдэж дахин шинээр кодлохын тулд тухайн үед дөнгөж үүсэж байсан ЛСД хэмээх хүчтэй хий үзэгдэл харуулдаг бодисыг гол зэвсгээ болгосон юм. Тэрээр шоронгийн хоригдлууд сэтгцийн өвчтнүүд биеийн үнэлэгчид тэр байтугай өөрийн хамтран ажиллагсад болон жирийн иргэдэд огт мэдэгдэлгүйгээр ундаа хоолнд нь ЛСД-г өндөр тунгаар хольж өгдөг байв. Үүгээр зогсохгүй хүмүүсийг олон хоногоор харанхуй өрөөнд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлах, унтуулах юм болон сэргээшүүдийг ээлжлэн тарьж хэдэн 7 хоногоор унтуулах зэрэг сэтгэл зүйн асар хүнд эрүүшүүлтийг тасралтгүй явуулдаг байж.
Түүний энэхүү жигшэр туршилтуудын улмаас олон зуун хүн насан туршдаа сэтгцийн хүнд өвчтөй, солиоролтой болж зарим нь айсандаа цонхоор үсэрч амиа хорлох зэргээр амьдрал нь тэр чигтээ сүрсэн юм. 1970-аад онд уг төсөл ил болох үед Готлиб өөрийн хийсэн бүх жигшүрт хэргийн баримт тэмдэглэлүүдийг устгаж амжсан тул хожим нь хуулийн ямар ч ял шийтгэл хүлээлгүй 1999 онд амар амгалан байсаар үхсэн байдаг. 5. Роберт Оппенхеймер. Америкийн онлын физикч Роберт Оппенхеймер бол хүн төрөлхтний түүхийг бүрэн өөрчилсөн түүхэнд атомын бомбын эцэг хэмээн нэрлэгдсэн сууд ухаантай юм. Тэрээр дэлхийн 2 дугаар дайны үеэр нацист Германаас төрүүлж цөмийн зэвсэг бүтээх зорилготой Америк нэгдсэн улсын маш нууц Манхэттен төслийн шинжлэх ухааны удирдагчаар томилогдсон ажиллажээ. Оппенхеймер нь Лос Аламосын лабораторид дэлхийн шилдэг эрдэмтдийг нэгтгэн асар богино хугацаанд цөмийн гинжин урвалын онолыг бодит зэвсэг болгон хувиргаж чадсан байна. Түүний удирдлагад ор бүтсэн атомын бомбыг 1945 оны 8 сард Японы Хирошима, Нагасаки хотууд дээр хаяхад хэдхэн хормын дотор хоёр хот тэр чигтээ үнс нуран болон хувирч эхний цохилтоор болон хожмын цацраг идэвхт бодисыг хордлохын улмаас 200 гаруй мянган гимгүү иргэд амь үрэгдсэн юм. Түүхэн дэх бусад галзуу эрдэмтэд шиг хүмүүсийг тамлах зорилгогүй зөвхөн фашизмыг зогсоох гэсэн түүний сууд ухаан эцэстээ дэлхийг сүрүүлэх аюултай зэвсэг болон хувирсан нь Оппенхеймерийн амьдралын хамгийн том эмгэнэл байв. Дэлхийн анхны цөмийн туршилтын дараа тэрээр би одоо үхэл боллоо, ертөнцийг сүрүүлэгч боллоо гэж хэлсэн байдаг. Дайны дараа тэрээр өөрийн бүтээсэн зэвсгийн аимшигт үр дагаврыг ухаарч улс төрөгчийн бөмбөг бүтээхийн эсрэг цөмийн зэвсгийг хязгаарлахын төлөө тууштай тэмцсэн ч Америк нэгдсэн улсын засгийн газарт хавчигдж амьдралынхаа сүүлийн жилүүдийг гүн шаналл харамсал дунд өнгөрүүлсэн билээ. 4. Фриц Хабер. Германы химч Фриц Хабер бол шинжлэх ухааны түүхэнд хамгийн зөрчилтэй, эмгэнэл төв тавилантай суутнуудын нэг юм. Тэрээр агаараас азотыг ялган авч хөдөө аж ахуйн бордоо үйлдвэрлэх Haber-Bosch процессыг нээснээр дэлхийн тэрбум хүнийг өлсгөлөнгөөс аварч 1918 онд Нобелийн шагнал хүртсэн хүн юм. Гэвч энэхүү хүндрэлтийг тижээгч сууд ухаанд нь дэлхийн 1-р дайн эхлэмэгц хамгийн хэрцгий эрдэмтэн болон хувирсан юм. Хабер Германы эзэнт гүрний төлөө хих оронч үзэлдээ сохорч дайныг хурдан дуусгахын тулд хортхийг зэвсэг болгон ашиглах санааг гаргажээ. Тэрээр хүнийг амьсгалах бүрт уушгийг нь дотроос нь түлж амьсгал боогдуулан алдаг холоор мөн арьс салс бүрхөвчийг аимшигтайгаар түлж яршуулдаг ифрит буюу гич хийг дайны талбарт турших ажлыг гардан удирдсан байна. 1915 оны Ифр хотын тулалдаанд түүний бүтээсэн холоорын хийг анхудаа хэрэглэхэд хэдхэн минутын дотор Францын мянган цэрэг цусаар бөөлжин тамлагдаж өгсөн бөгөөд Хабер үүнийг цэвэр шинжлэх ухааны ялалт хэмээн тэмдэглэж байв. Түүний харгас үйлдэл эсэргүүцсэн эхнэр нь өөрийгөө буудан амиа хорлсон ч Хабер маргааш нь дайны талбар руу хорт хийгээ удирдан явж байсан хүйтэн цэвдэг нэгэн байлаа. Хамгийн харамсалтай бөгөөд жигшүүртэй түүх нь дайны дараа үргэлжилсэн юм. Хабер 1920-од оны үед хортон шавж устгах зориулалттай цианид суурьтай циклон A хийг боловсруулах судалгааг хийж байжээ. Гэвч хожим нацистууд түүний энэ судалгаан дээр үндэслэн Холокостын үеэр концлагерийн хийн камеруудад сая еврейчүүдийг олноор нь устгасан циклон B хийг гаргаавсан түүхтэй. Хамгийн эмгэнэлттэй нь Фриц Хабер өөрөө еврей гаралтай хүн байсан бөгөөд эх орноос хөөгдөж 1934 онд нас орсон юм. Түүнийг үгсний дараа нацистууд түүний төрөл төрөсөд үр хүүхдүүдийг нь өөрийнх нь суурийг тавьсан циклон B хийгээр хийн камерт устгасан билээ. Нэгэн цагт дэлхийг өлсгөлөнгөөс аварсан түүний ухаан хүн төрлөختнийг массын хядлага руу хөтөлсөн химийн хамгийн аимшигт эрдэмтэн болгосон түүхтэй. 3. Григорий Майроновский. Зөвлөлтийн дотоод хэргийн ардын комиссар, нууц лабораторийн дарга, эмч, хор судлаач Григорий Майроновский бол түүхэнд зөвлөлтийн доктор үхэл хэмээн нэрлэгдсэн эрдэмтэн юм. Тэрээр үнэрлэх амтлах боломжгүй, үхлийн дараа задлан шинжилгээгээр огт илэрдэггүй, төгс хорыг гаргаж авахыг туйлын зорилгоо болгожээ. Майроновский энэхүү зорилгодоо хүрэхин тулд ардын дайсан гэгдэж байсан улс төрийн хоригдлуудыг амьд лаборатори болгон ашигласан юм. Тэрээр рисцин, геосцин, талиум, натрийн болон цианидын төрлийн аимшигт хорнуудыг хоригдлуудад огт мэдэгдэлгүйгээр хоолунд, эм тарианд нь холих эсвэл тусгай зохион бүтээсэн хортой шүхрийн үзүүрээр хатгах зэрэг аргуудаар биед нэвтрүүлдэг байв. Хамгийн жигшүүртэн тэрээр хор усан хүмүүсийн өвдөлтөндөө тарчилж амьсгал хураах хүртэлх бүх явцыг шилэн хоргоны цаанаас 50 гэгчин тэмдэглэн хөтөлж ажиглаж суудаг байлаа. Түүний лабораторид хамгийн багадаа 205 гаруй гэмгүй хүн амьсгалтайгаар тамлуулж өгсөн гэдэг.
Түүний судалж гаргаж авсан хорнуудыг зөвлөлтийн тагнуулын алба, дэлхийд даяар өөрсдийн тэрслэн үзэлтүүд болох дайснуудыг чимээгүй устгах нууц ажиллагаанд ашигладаг байв. Хачирхалтай нь Майроновский өөрөө 1951 онд Сталины ээлжид цэвэрлэгээнд өртөж, хууль бусаар хор хадгалсан тагнуул хийсэн гэх хэрэгээр 10 жилийн хорих ял авч шоронд орсон юм. Тэрээр шоронгоос Сталин руу би эх орныхоо төлөө олон зуун дайсныг хорлож алсан, намайг судлаж өгөөч гэж гуйж захидал бичиж байсан ч судлагдалгүй. Ялаа бүрэн эдэлж гараа дудалгүй 1964 онд учир битүүлгээр нас барсан байдаг. 2. Широ Иши. Японы эзэнт гүрний арим дислэгч генерал эмч Широ Иши бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн зэрлэг, хамгийн хүйтэн цэвдэг эрдэмтэн юм. Тэрээр дэлхийн 2 дугаар дайны үеэр Манжурын Харибин хотод байрлаж байсан байгаль орчин биологийн зэвсгийн нууц лаборатори болох 731-р ангийг гардан удирдах байв. Иши өөрийн лабораторид авчирсан Хятад, Орос, Монголын олзны хүмүүс болон жирийн иргэдийг хүнгэж үзэхгүй зүгээр л Марута буюу гуайлын хэмээн нэрлэж шинжлэх ухааны түүхэнд хамгийн жихүүдэс төрөм тамлалуудыг үйлдсэн байдаг. 731-р ангид Широ Ишигийн тушаалаар хийгдэж байсан аимшигт туршилтуудаас дурдвал хорт нян халдварт өвчин хүний биед хэрхэн нөлөөлж байгааг яг бодит цаг хугацаанд нь харахын тулд өвчтнүүдийг огт мэдээ алдуулалтгүйгээр ухамсартай амьд байхад нь цээж хэвлийг зүсэж эрхтнүүдийг суулж авдаг байв. Мэдээ алдуулагч хэрэглэвэл туршилтын үр дүнд нөлөөлнө гэж үздэг байжээ. Хоригдлуудад тахал, бом, цусан суулга, тэмбүү гэх маш олон төрлийн өвчний нянг санаатай гарах алдааж үхэх явцыг ажигладаг байлаа. Мөн Хятадын хотууд дээр тахал өвчний нянтай бүүсийг нисэх онгоцоор цацаж maaсын халдвар дэгдэж байв. Хүний гар хөлийг өвлийн хүйдэнд гадаа гаргаж мөстөө усанд дүрж амьдаар нь хөлдөөдөг байжээ. Дараа нь тэрхүү хөлдсөн мөчийг алхаар цохиж үзэн хэрхэн хугарч байгааг судалж эцэст нь амьдаар нь тайрч хайдаг байв. Үүнээс гадна хүний биед морины цус шахах, өндөр даралтын өрөөнд оруулж нүдийг нь бүлтэртлэн шахах, ходоодыг нь тайрч улаан хоолойг нь шууд нарийн гидтэй холбох зэрэг хүний санаанд багтамгүй зэрлэг хагалгаануудыг хийдэг байлаа. Түүний энэхүү тамлалын улмаас 731-р анги дотор хамгийн багадаа 3 гаруй хүн хамлуулж өгсөн бөгөөд харин биологийн зэвсгийн улмаас хэдэн зуун мянган жирийн иргэд амиа алдсан гэдэг. Хамгийн жигшүүртэй бөгөөд дэлхийг гайхшруулсан түүх дайны дараа болсон юм. Дайн дуусахад Широ Иши өөрийн хийсэн бүх аимшиг туршилтуудын үр дүн тэмдэглэл хүний биеийн дата мэдээллийг Америк нэгдсэн улсын айрамд нууцаар өгөх хилцэл хийжээ. Америк нэгдсэн улсын тал түүний биологийн зэвсгийн датаг өөрсдөө олж авахын тулд Иши болон түүний багийнханд ялын тогтоолоос бүрэн чөлөөлөх эрх өгсөн байдаг. Үүний улмаас хүн төрөлхтний түүхэнд хамгийн том цус далуурчин мангас ямар ч ял шийтгэл хүлээлгүй Токиод амар амгалан амьдарсаар 1959 онд 67 настайд хоолон хорт хавдраар үхсэн түүхтэй. 1. Йозеф Менгеле. Нацист Германы СС-ийн офицер эмч Йозеф Менгеле бол хүн төрөлхтний түүхэнд үхлийн элч хэмээн аимшигт нэрээр мөнхөрсөн хамгийн жигшүүртэй цус далуурчин юм. Тэрээр дэлхийн 2 дугаар дайны үеэр хорих лагерийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа ангаах ухаан, шинжлэх ухааны нэрийг барьж хамгийн зэрлэг тамлалуудыг гардан үйлдсэн байдаг. Менгеле нь лагер руу зөөгдөн ирж буй хоригдлуудыг шууд хийн камер руу явуулах уу эсвэл амьд үлдээж өөрийн туршилтын лабораторийн цагаан хулганд болгох уу гэдгийг шүгэл үлээж хуруугаараа зааж шийддэг байв. Түүний гол улайрал нь айрын үндэстнийг олшруулах, ген ургуулах зорилготой ихэр хүүхдүүд болон одой хүмүүстээр хийх генийн туршилтууд байлаа. Менгелегийн үйлдэлсэн жихүүдэс төрөм туршилтуудаас дурдвал тэрээр ихэр хүүхдүүдийн нэг нь өвчилж эсвэл үхэхэд нөгөө ихэрт нь ямар өөрчлөлт орж байгааг харахын тулд нэг дор задлан шинжилгээ хийж авдаг байв. Тэр байтугай Сиамын ихрүүдийг дөөрэлгэн бүтээх гэж 2 жирийн ихэр хүүхдийг амьдаар нь аярс судсаар нь хооронд нь ойж тамлаж байжээ. Айрын үндэстний үндсэн шинж тэмдэг болох цэнхэрнүүдийг гаргаж авахын тулд хүүхдүүдийн нүд рүү янз бүрийн химийн бодис, будагч бодиснуудыг шууд тарьдаг байж. Үүний улмаас олон зуун хүүхэд сохорч аимшигт өвдөлт дунд тарчилж үгсэн бөгөөд Менгеле тэдний нүдийг ухан авч лабораторийнхаа ханаанд цуглуулга болгон хадгалдаг байжээ. Хоригдлуудын гар, хөл, эрхтнүүдийг ямар ч мэдээ алдуулагч, өвчин намдаагчгүйгээр шууд амьдаар нь зүсэж тайрч авдаг байж. Мөн хүмүүсийн биед янз бүрийн хорт нян, халдварт өвчний вирусыг санаатаагаар шахаж, бие махбод нь хэрхэн муудаж байгааг ажигладаг байлаа. Түүний лабораторид орсон мянган ихэр хүүхэд гэмгүй иргэдээс маш цөөхөн л амьд үлдсэн байдаг. Менгеле өөрийгөө шинжлэх ухааны агуу нээлт хийж байна гэж сохор итгэж байсан бөгөөд хоригдлуудтай маш хүйтэн зэвдэг, хинэггүй харьцдаг байсан хүмүүсийг хамгийн ихээр айлгадаг байв. Дайн дуусахад үхлийн элч нь өөрийн нэрээ нууцлан хурамч бичиг баримтаар Өмнөд Америк руу оргон залж чадсан юм.
Олон улсын тагнуулын алба болон Израилийн тагнуулууд түүнийг насан туршид нь хайсан боловч тэрээр баригдалгүй бүгсээр 1979 онд Бразилийн далайд сэлж байхдаа цус арваж усанд живж өгсөн байдаг. Эдгээр түүхүүд бидэнд ганцхан зүйлийг маш тод сануулж байна. Хүний уураг тарих шинжлэх ухаан хичнээн суут байгаад ч түүний цаана хүн чанар, ёс зүй, өрөвдөх сэтгэл байхгүй бол тэрхүү суут ухаан нь өөрөө дэлхийг сүрүүлэх хамгийн аюултай зэвсэг болон хувирдаг байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том мангасууд дандаа сохор итгэл, шунал эсвэл шинжлэх ухааны халхавчдоор төрсөн байдаг аж. Таны бодлоор эдгээр хүмүүсийн хинийх нь үйлдэл хамгийн жигшүүртэй, уучлж болшгүй санагдсан бэ? Сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая, баярлалаа.